За энэ тогтоолын төслийг ерөнхийд нь бол дэмжиж байгаа. Тэгээд тогтоолын төслийн 4-ийн 3 дээр 5 кВт хүртэл хүчин чадалтай нарны панел батарей системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартыг хангуулан түгээх сүлжээнд холбох, хэрэглэнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон орлогыг тухай бүр авах боломжийг бүрдүүлэх гэж байгаа. Тэгээ энэ яг 5 кВт хүртэл гэдэг бол одоо эрчим хүчний тухай хуулиараа бол өөрөх 0.7 газардаа 20 хүртэл кВт-ийн өөрийн гэсэн станц барих бололцоотой байдаг байхгүй. Тэгэхээр энийг 20 болгож өгөөч гэсэн санал байна. За дараагийнх нь санал бол 4-ийн 4 дээр зөвхөн өөрийн хэрэглээг хангаж зөвхөн өөрийн гэж байгаа шүү. Зөвхөн өөрийн хэрэглээг хангаж эрчим хүчээ хэмнэх зорилготой түгээх сүлжээнд захилгаан нийлүүлэхгүй. Тархмал их усүрийн техникийн нөхцөл шаардахгүйгээр 10 кВт хүртэл хүчитлийг түгээх сүлжээнд холбох боломжийг бүрдүүлэх гэж байгаа. Энийг бас 20 болгож өгөөч гэсэн системийн зүрхтэй санал байгаа даа. Энэ яаж ийм ихээр ерөнхийдөө бол одоо яг өвлийн үйлрэл та бүхэн мэднэ Монгол улс 4 үйлрэлтэй. Зуны үйлрэл гайгүй, хаврын үйлрэл гайгүй байдаг. Намрын үйлрэлийн сүүлээр өвлийн үйлрэлд бол энэ 5 кВт эрчим хүч бол өөрийгөө өөрөх хэрэглээг хангаж чадахгүй. Бидний гол концепц бол энэ дээр юу явж ийм ихээр өөрийнхөө хэрэглээг хангая. Эрчим хүчнийхээ систем дарамт болохгүй бай. Илүү үйлдвэрлэснээр төв дөгөөд орлого олё гэж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ 5 гэдэг бол яг ийм хязгаарлалтанд оруулж байгаа ийм тоо орж ирээд байна. Тэгэхээр энийг яг хуулийн дагуу 20 хүртэл болгож өгөөч. За нөгөөх нь төв дөхгүйгээр зөвхөн өөртөө 20 кВт одоо би чинь өвөл яг ингээд пилетгээ ажилуулад дулаанаа шийдээд уцаа цэнэглээд тийм ээ зургатаа ажилуулахад 13-аас 15 орчим кВт хэрэгэлдэг цагт оргил ачааллах үед. Тэгэхээр 20 кВт болгоч юм бол би өөрийнхөө хэрэглээг хангалттай өөрөө үйлдвэрлэж гин гэсэн үг. Төв дөгөж орлого олохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр 20 гिचгээр 10 гिचгээр 10 чинь бас одоо юу гэдэг хамгийн оргил ачааллын сар буюу 12 11 саруудад бол хүрэхгүй. Заавал төвөөс авах хэрэгтэй болчихно. Тэгэхээр их хурлын эрхэм гишүүд маань та бүхэн маань бас энэ дээр яг эрчим хүчний тухай хуулийн дээр заасан зүйл заалт нэгт хоёр гэх юм бол бас иргэд маань өөртөөхөө эрчим хүч олох бололцоог бий болгож өгөөч. Яг 5 кВт гिचх юм бол 5 кВт өрхийн хэрэглээнд хүрэхгүй шүү. Хэрэглээнд хүрэхгүй. Ялангуяа одоо энэ өвлийн үйлрэл, хаврын үйлрэл, намрын суур үйлрэлүүдээр бол хүрэхгүй. Тэгэхээр энийг 20 кВт болгож өгөх зарчмын зөрүүтэй нэг санал. За дараагийнх нь төвийн сүлжээнд нийлүүлэхгүй. Зөвхөн өөртөө хэрэглэх чинь тэгэхэд дахиад энийг 10 кВт-аар хязгаарлалцж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас хуулинд нийцүүлээд 20 кВт болгож өгөөч гэсэн нэг юм 4-ийн 342 дээр зарчмын зөрүүтэй санал байна. Гишүүд маань дэмжиж өгөөч. Улсын хурлын гишүүн Очир хотын гаргасан гормын санал 4-ийн 3 дээр 5 кВт хүртэлх хүчин чадалтай гэснийг 20 кВт тийм ээ 20 кВт хүртэлх хүчин чадалтай нарны панел гэж өөрчлөх. За очроод гişүү өөрөө юунд орох юм бэ шүү? Санал дурлалтанда. За ингээд очроод гişүүний гаргасан саналыг дэмжиж гэсэн томьёоллоор 4-ийн 3 тий. За дэмжиж гэсэн томьёоллоор санал дураалт. Тавин 4.5%-аар санал дэмжигдлээ. Очроод гişүүн. За хоёр дахь саналаа очроод гişүүн татах юм уу, хураалгах уу? Та микрофон дэлгэх юм байна. За очроод гişүүн. За хоёр дахь гаргасан зарчмын зөрүүтэй санал маань энэ тогтоолын төсөл төр үсгний алдаа гарсан юм байна. Ватт хүчлийг киловатт гэх Т үсэг хоон нэмсэн юм. Тэгэхээр би энэ саналаа татчаа. Т үсгээ аваарай гэж. Т үсгээ засаарай. За саналаа татлаа.